Хүний ердөө хоёр дахь гэр орон гэж явдаг шүү дээ. Машин чинь ердөө нэг нь өөрийн гэр орон байна. Хоёр дахь нь машин болно. Одоо тэгээд бүх юм одоо машиндаа зарим нь аваад явж байгаа хүмүүс байна. Тийм учраас тэр машины ердөө нэг болт нэг гахийг дутуу болж болохгүй. Энд чинь ердөө том хариуцлага гэдэг. Өглөөнөөс үдшийн бүрий болтол дасралтгүй хөдөлмөрлөж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад хувь нэмрээ оруулж яваа авто засварчдын нэг бол сайхна. Ахыг нь бол сайхнаа гэдэг. Тэгээ сайхнагийн засварыг хүмүүс андахгүй мэднэ. Сайхнагийн засварын газар нь найдвартай, чанартай үйлчлэгээтэй гэдгээрээ жолооч нарын дунд хэдийн танигджээ. Түүний хувьд авто засварын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай нэгэн. Өмнө нь бол одоо хуучин бамбуушин засвар гэж байсан. Тэрийг бол түрээсэлж ажиллаад 3 жил гараа ажилласан. Тэгээ бензин бомбны хоол гэдэг чинь өөрөө тосоолоо ингэ сэлүүлж идэг байхгүй юу? Таны машин чинь нөгөө юугүй. Ирмэнгүй учраас тэр гол чинь өөрөө эргэжээр тосоолоо сэлүүлж. Хол нүсчин хэрэгжилт. Тэгээд хөрөвцөө. Яг өөр зүгээр ингээд хөрвөөд өөрөө нөгөө сонирхлоор хөрөвцсөн юм аа гэдэг. 22 өчөнд байж байгаа тэгээд. Ер нь бол нөгөө 7 мэрэгчлээ дондоо гэдэг чинь тэгээд одоо цагилгаа, мэгэлгаа одоо ер нь бүгд авьяасан байгаа. Ажлын байрнаа гараад өөрөө сурлалсан. Түрээс гэдэг чинь яг хэцүү. Хүний юм дээр байгаа юм чинь одоо нөгөө олсон мөнгөнд түрээсэндээ явна тэгээд чинь хүндэл яваад байгаа юм. Тэгэхээр энэ өөрийн гэсэн юмтай байх хэрэгтэй байна гэдгийг л 3 жил багтаа маш их ойлгосон. Одоо энэ засварыг гэж би бариад яг 3 дахь хөвлөө үйлчж байна. Тэр хашаандаа. Таныг төхөөрөмжөө бол би дараа нь бүгдийг холдож авсан. 22 онд нэртэйгээ уйлаа ярилцаад би ер нь өөрийн гэсэн ажлын байртаа болёо гэж хэлээ. Дан өөрөө л бүгдийг хийсэн дөө их нэртэйгээ уйлаа. Миний хашаа нэгэнд байдаг байхгүй юу? Хамаагүй миний хашаа чи юм барь. Ингэж ирсэн би анх. Тэр энэ газар аваад энд л байсан. Тэгээд энэ чинь өдөрт нэг үе болоо хүрнэ, 2 байн шавар зуурна. Тэгээд ингээ яг 60 хоногийн дотор бүрэн барьж босгосон. Анх бол тийш техникийн цалингийн зээлийг аваад өөртөө хөрөмтлүүлсэн хоримтлаа бүгдийн сандагаад 2 хүүгийнхаа боломжийн үрс бүгдийг цуцлаад тэгээд л босгож илээ. Тэгээ яг нэг дулаалгагүйсэн сүлд нэг яг дулаалгах гэдэг чинь. Хаас найз нөхдөд хүмүүс тусалсан, бэлдсэн. Машины нэг жижиг эвдрэл хүний амь насанд хүрэх эрсдэлтэй учраас ажлаа хизээж ханга хийдэггүй байна. Сайхнагийн засварын газраар үйлчлүүлэгчдийн урсгал тасардаггүй. Учир нь засварын ажлыг бодит онцлогоон тулгуурлан хийдэг байна. Миний очиж хүмүүс үл сайн мэдэн тэгээд уцаар нь холбогдоод цаа юм уу тийг ингээ машин дээр яаж онцлуулаад тэгээд одоохондоо сэлбэг мэдлэггүй болонгод хаанаас ямар сэлбэг яаж авах вэ гэдгийг би хэлээ заагаад өгчин. Хөнгөнж байгаа дээ. Гээд тийм ба. Энд л амарчин дуусаа хайбрид машин пүрүүс. За тэгээд ер нь хүмүүс ямар машинтай байна тэгээд нэг тохируулаад тэгээд өөрийнхөө хийх юм уу чадах юм хийгээд тэгээд. Ер нь бол дизель тэр портер мортер бол янзлахгүй. Ер нь бол хаширхаа. Ер нь бол хүнд ажил шүү дээ. Хүмүүс ингээ харахад бол зүгээр нэг таанаар нэг ганц амарчин солиод ганц ингээ тэгээд тосмаа солиод ингээ чинь тийм биш. Чи хүнд ажил авахгүй шүү. Хүн үнцгийг нь ухаж болно шүү тийм үстэй. Мотор нь болохоо хэлсэн ч хүмүүс ер нь карбон болохоо хэлсэн ч хүмүүс ер нь хөдөө хэрэг бол амарчин хуурсан байлаа гэж боддог. Тэгэхээр бид нар лөө ярина бид нар багжаа аваад мөйдөн төлхөөр дорцоовоо аваад очиж туслана. Ингээд ер нь бол хүнд. Тэгэхээр бол сургуулийг яг төгсөөд гарч байгаа залуу дүүнер маань бол одоо шантрах хэрэггүй нэг юм тууштай бай. Сайхан тууштай байх юм бол тэгээд зорилгодоо хүрнэ шүү дээ. Хой хүний хөл энэ аюугүй юу өөрийгөө тайшин. Ятарсаа мэд хүлээл тайшин одоо жил бие муудаад би бас цагаан жилээс өдөршнөг айлах ямар хэрэг байдгийг одоо чинь хүнд эрүүл мэнд гол шүү дээ бас. Одоо л ганцаараа байна. Ирэх хавраас дээр сэлбэг мэлэгтэй болоод хүмүүжээ нэгмэ. Одоо л хан тий хавар сэлбэгийн дэлгүүртэй болно. Тэр нь тууштай үнэнчлээ гэж боддоо шүү дээ. Яг л тэнийг зорьсон юм ер нь тэгэл хичээн нартлаа явах зорилготой. Нэг 2 хүүхд сургаж авъя гэж бодож юм доороо. Тусдаа шүү дээ. Юу тусдаа гэж боддоо шүү дээ өөрийгөө. Тиймдээ ч ингээ сайхан ажил үсэн бүтээд явдаг гэж бодож байна.